Бодлогонд Александрт 9, Эмилид 5 бөмбөг байсан гэжээ. Тэгээд Александр нь Эмилигээс хэдээр олон бөмбөлөгтэй байсныг олгсон байна. Бичлэгээ төр зогсоогоод бие даан бодох гээд оролдоод үзээрэй. Одоо хэдүүлээ хамтдаа бодцгоё. Бодлогын өгөгдлийг эхлээд тэмдэглэе. Александрт 9 бөмбөлөг байсан байна. За энд зурцгаая. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9. Харин Эмили 5 бөмбөлөгтэй байсан. 1, 2, 3, 4, 5. Александрт Эмилигээс хэдээр олон бөмбөлөг байсан бэ? Энд бид бөмбөлгүүдийг харж байна. Эндээс энэ хүртэл нь Александр ба Эмили хоёрын бөмбөлгүүд тэнцүү харагдаж байна. Эндээс эхлээд илүү гарч байгаа учраас тоолбол түүнд 1, 2, 3, 4-өөр олон бөмбөлөг байгаа юм байна. Тэгвэл энэ бодлогыг өөр ямар аргаар бодож болох вэ? Александрт 9 бөмбөлөг байгаа учраас түүнд байгаа тооноос Эмилид байгаа тоог асвал Александр хэдээр илүү бөмбөлөгтэй байгаа нь гарна. 9 гэдэг нь 5-аас хэдээр олон бэ гэдгийг гаргана. Тэгэхээр 9-өөс хасган 5 нь тэнцүү 4 бөмбөлөг гэж гарч байна. Энэ бол Александр Эмилигээс хэдээр олон бөмбөлөгтэй вэ гэдэг нь юм. За дахин нэг бодлого бодож үзье. Ноо 2 загтал шуудангаар илгээхээр бэлтгэжээ. Зузаан загтал дээрээ 8 шуудангийн марк нав. Харин арай нэмгэн загтал дээр нь 5-аар 100 шуудангийн марк наажээ. Нэмгэн загтал дээр хэдэн марк наасан байсан бэ? Тэгэхээр бодлого маань бодохын өмнө бодлогын өгүүлбэрт юу өгөгдсөн байгааг бидэнд ямар мэдээлэл өгч байгааг заавал олж мэдэх нь их чухал байдаг. Зузаан загтал дээр 8 марк наасан. Харин нэмгэн загтал дээр түүнээс 5-аар 100 марк наасан гэжээ. Тэгэхээр түүнийг ол гэж биднээс хүсэж байгаа юм байна шүү дээ. Нэмгэн загтал дээр хэдэн марк наасан байсан гэдгийг олгоно. Гэхдээ 5-аар 100 гэдэг үг байна. 8 маркнаас 5-аар 100 гэсэн байна. Тэгэхээр үүнийг тэмдэглээд авъя. Бидэнд 8 марк байгаа. Түүнээс 5-аар 100 гэхээр хариу нь 3-тай тэнцүү байна. Нэмгэн загтал дээр 3 марк наасан байх нь. Энэ бодлогыг бодох өөр нэг арга нь зузаан загтал дээр 8 марк наасан байсан. Энэ 8 маркийг зуръя. 1, 2, 3, 4, 5, 6, 7, тэгээд 8. Харин нэмгэн загтал 5-аар 100 марктай байсан гэсэн. Тэгэхээр эндээс 1, 2, 3, 4, 5 гэсэн. Тэгэхээр бидэнд хэд үлдэв? За энд 3 марк үлдсэн байна. Энэ нь нэмгэн загтал дээр наасан маркны тоо юм аа.